төрийн албан хаагчийн ёс зүй сэдвээр Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн философи, шашин судлалын тэнхимийн ахлах зөвлөх профессор Дархиу хөтлөн явуулна. За Дархиу багшигаа товч танилцуулъя. Тэрээр Монгол Улсын их сургуулийг 1983 онд философич мэргэжлэр төгссөн. 1996 онд дорны болон өрнийн философи дахь хүний тухай асуудал сэдвээр философи ухааны докторийн зэрэг хамгаалсан. 1998 онд дэд профессор, 2006 онд профессор цод авсан. Философийн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгчээр 40 дахь жилдээ ажиллаж байгаа. За одоо улсын хурлд өргөн мэдүүлээд байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн дэд ажлын хэсэгт ажиллаж байгаа юм хүн байна. За ингээд хичээлээ эхлэн үемэн Дархиу багшигаа урьж байна. За та бүхний энэ өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол төрийн албан хаагчийн ёс зүй. За та бүхэн бол мэдж байгаа ер нь төрийн албан хаагчийн ёс зүй асуудал бол өнөөдөр дэлхийн нийтээрээ бас их анхаарал татж байгаа. Төрийн албан хаагчийн ёс зүй өөрийнх нь үүрэг ач холбогдол улам бүр өснө нэмэгдэж байгаа. Ер нь одоо төрийн удирдлагын арга барил үйл ажиллагааг боловсронгуй болгох, сайжруулахад бас хууль эрх зүйгээр зохицуулахаас гадна ёс суртахуунаар зохицуулах тэр одоо шилжилт бол бас явагдаж байгаа. Тэгэхээр энэ төрийн албан хаагчийн ёс зүй гэсэн сэдэв маань бол өөрөө их өргөн хүрээтэй сэдэв. Тэгээд энд ер нь гол одоо зүйлүүд нь юу вэ гэдэг дээр товчхон яриа явуулчихна. Тэгээд слайдуудаар бас та бүхэнд хэрэгтэй байж магадгүй санаа оноо авахд ажил албандаа тусахад өөрөөсөө бас сургалт семинар хийсэн ч гэсэн гэж бодоод хэдий слайдууд бол бэлдсэн байгаа. Тэгээд товчхон яриад явуулчихна. Лекцийн төгсгөл та бүхэн тэгээд асууж лавлах зүйлүүдээ бол асуултаа асуугаарай. Ер нь бол одоо төрийн албан хаагчаар ажиллаж байгаа улсуудын хувьд энэ төрийн албан хаагчийн ёс зүйн талаар бол нэлээд тодорхой ойлголттой, мэдлэгтэй тэрийг амьдрал үйл ажиллагаанд хэрэгжүүлээд энэ одоо нэр хүндтэй чухал албыг нэр хүндийн өндөр дүргээд явж байгаа гэдэгт бол хэлцэхгүй байна. За тэгэхээр төрийн албан хаагчийн ёс зүйн онцлог нь ер нь юу юм бэ? Энийгээ бол бид нар их мэдэх хэрэгтэй байгаа. Тэр онцлог ер нь одоо ажил мэргэжил болгон өөрөө онцлогтой. Тэгэхээр төрийн албан хаагч гэдэг бол хамгийн одоо чухал, хамгийн нэр хүндтэй тэр одоо нийгмийн нийтийн сайн сайхны төлөө ажил албаачж байгаа улсууд гэдгээрээ бас онцлог гэдгийг энэ лекцийн явцдаа та бүхэн харагдана. За тэгээд хамгийн гол нь одоо энэ төрийн албан хаагчийн ёс зүйд бол их онцлог зүйл нь төрийн албан хаагчийн ёс суртахууны үнэт зүйл нь юу юм бэ? Энийг одоо их сайн ойлгож, энийг өдөр тутмынхаа одоо харилцаа үйл ажиллагаа хандлага дээр хэрэгжүүлээд явхад аяндаа одоо бидний тэр нийтийн сайн сайхны төлөө, нийгмийнхаа сайн сайхны төлөө гэсэн үндсэн зорилгоо хэрэгжүүлэхэд бол үндсэн удирдам чиглэл болоод явах учраас энэ дээр бол тогтож ярих гэж бодож байна. Тэгээд ер нь төрийн албан хаагчийн ёс зүйд хоёр гол асуудал байдаг л та. Төрийн албан хаагч юу хийх ёстой, юу хийвэл зүй? Юунаас татгалзах ёстой, юу хийвэл одоо буруудаад ёс суртахууны тийм алдаа зөрчил ороод өөрийнхөө болоод төрийн албаныхаа нийгэмдээ бутаагаад дахиад өөртөө бусдад ч их хор хөрвүүлээд байгаа вэ гэдэг энэ талаар л одоо бид нар их хэрэгсүүлж бодож цаашд хүнзгийрүүлж суралцах өмнө одоо сурсан зүйлүүдээ ахаад цааш нь одоо дэлгэрүүлээд явах ийм чухал. За тэгээд лекцийн агуулга бол нэг ийм хэдэн асуудал дээр товчхон яриа явуулж гэж. Ер нь энэ төрийн албан хаагчийн ёс зүйн тухай ярихын тулд ёс зүй гэж юу вэ, ёс суртахуун гэж юу вэ гэдэг энийг хоёр нийлмэйгээ бид нар бас гүн гүнзгий ойлгох хэрэгтэй байна. Яг өнөөдөр бол хүн болгон ёс зүй, ёс суртахуун гэдээ яриад байдаг. Тэгсэн мөртлөө энэ хоёр ойлголтоо ялгахгүй ижлэхэн юм шиг ярих, бичих, одоо сургууль судалгааны ном зохиолч хүртэлгээд явж явах юм аа. Тэгэхээр ер нь ёс зүй гэж юу, ёс суртахуун гэж юу вэ гэдгийг ойлгож иж бас төрийн албан хаагчийн ёс зүй гэдэг чинь ийм чухал, ийм одоо үнэт зүйл энэ бидний алдаа зөрчлийн одоогоос шалтгаан юу вэ гэдгийг ойлгох бас суур ийм мэдлэг ойлголтыг өгөх хэрэгтэй байна. За тэгээд төрийн албан хаагчийн ёс зүйн тухай ойлголт бас янз бүр байна. Энийг ер нь гол утга нь юу юм бэ гэдэг дээрээ бас төвлөрч эргэж бид нар харах хэрэгтэй. За тэгээд тэр үнэт зүйлс, ёс суртахууны үнэт зүйлс, төрийн албан хаагчийн үнэт зүйл, төрийн албан хаагчийн ёс суртахууны үнэт зүйл хоёр бол бас ялгаатай юм л да. Зарим ном зохиол дээр ч гэсэн одоо хожигдоход бичсэн юм зүйлүүд явж байгаа. За тэгээд төрийн албан хаагчийн ёс суртахууны ухамсар бол энэ төрийн албан хаагчийн ёс зүйд бас гол цөм яригдах ёстой зүйл. Ер нь ёс зүй гэдэг бол ухамсарын тайл бас их холбогдож яригдах зүйл шүү дээ. За тэгвэл төрийн албан хаагчийн ёс суртахууны ухамсар гэдгийн агуулгад нь юу ордгийг, энэ дээр бид нар юу анхаарах ёстой вэ?
За тэгээд төрийн албан хаагчийн харилцааны ёс зүйн асуудал одоо хамгийн их одоо зөрчил энд гараад байгаа. Тэгээд тэр харилцааны ёс зүйд бид нар анхаарах хэрэгтэй. Ер нь харилцаа гэж юу, харилцааны ёс зүй гэж юу вэ гэдгийг ойлгож иж бас тэр асуудал бол ойлгомжтой байна. За тэгээд төгсгөлд нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд дах ёс суртахууны зөрчил бас буурахгүй байна. Одоо энэ удирдлагын академиас хийсэн судалгаанууд байна, авилгатай тэмцэх газраас хийсэн судалгаанууд байна. Тэгээ харж байхад бол төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд ёс суртахууны зөрчил бас байсаар байгаад байгаа. За тэгэхээр энэ ёс зүй ба ёс суртахуун гэсэн хоёр нэр томьёо их чухал. Нэрийг томьёогоо одоо зөв хэрэглэх асуудал чухал байна. Нэр томьёог буруу хэрэглээд байхад чинь тэгээд буруу ойлголтууд өгөө явчихжээ. За ёс зүйг бол одоо ном сурагчдаар ердөө ухамсарын төвшин ч гэсэн дур дураараа одоо бичээ тайлбарлаад байна. Янз бүрийн мэргэжлийн ус сэтгэл ёс зүйг яриад бичээд байна. Энд бол нэг олон янзаар ойлгох боловч үндсэн нэг 3 утга байна ёс зүй гэж юу вэ гэдэг. Нэгдүгээрт бол ер нь ёс зүй гэдэг энэ философийн салбар ухаан. Философи гэдэг мэдлэг ухаан 2500 жилийн туршид үүссэн. Тэр цагаас эхлээд түүний одоо хөрөлдөх чухал хэсэг болж ирсэн. Тэгээд тэрний судлагдах нь бол энэ ёс суртахуун гэдэг оюун санааны үзэгдэл байгаа юм. Тэгтэл ёс суртахууныг судалдаг шинжлэх ухааны олон бас салбарууд байна л да. Шинэ сэтгэл судлал бол одоо ёс суртахууныг тэр зан авир, зан үйл, зан суртахууны үзэгдэл болох талаас нь судалж байгаа. Тэрнээс ёс зүй шиг, философи шиг тэр ёс суртахууны ухамсарын, ёс суртахууны харилцааг, ёс суртахууны үйл ажиллагаа ингээд бүхэл цогцоор нь одоо тэрний үүсэл мөнч нар утгач олон ойлголтуудад ингэж нарийн зарлж үздэг л дээ. Гэтэл одоо амьдрал дээр бол яаж ийм ёс зүй сэтгэл зүй хоёр адилхан юм шиг боловсролын одоо 900 жил гэж хаад боловсролын сэтгэл зүйн асуудлууд л яриад байх жишээтэй ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ нэр томьёог залруулж ойлгоход бол ийм чухал ач холбогдолтой. За хоёр дахь нэг утга бол ер нь ёс зүй бол өөрөө мета ёс зүй, онлын ёс зүй, норматив ёс зүй, тэгээд хэрэглээний ёс зүй гэсэн ийм гурван салбарт дэлхийн нийтээр одоо өнөөдөр сургууль судалгааны ажлууд явж байгаа. Тэгвэл тэр хоёр дахь утга ёс зүй гэдэг чинь ер нь ёс суртахууны үнэт зүйл зарчим хэм хэмжээний нийлбэр цогц юм а гэсэн нэг ийм ойлголт нэлээд түгээмэл байна. Энэ бол ерөнхийдөө энэ хэрэглээний ёс зүй, мэргэжлийн ёс зүй үүдээс ийм ойлголт их явж байгаа. Ийм утгаараа ойлгож байгаа. Гурав дахь утга нь ердөө ухамсарын төвшөнд ер нь ёс зүйг бол энгийнээр юу гэж ойлгож болох вэ гэхээр ер нь хүн байх бол суралцах бай. Одоо сайн төрийн албан хаагчийн төлөвлөлөө сайн хүн болох. Сайн мэргэжилтэн байхын төлөвлөлөө сайн хүнд байх тэр одоо ёс суртахууны чадваруудыг эзэмших явдал чухал байна. Тэгвэл ёс суртахуун гэдэг нэр томьёоны одоо үндсэн утга агуулга нь юу вэ гэхээр ер нь ёс суртахуун бол тэр хүнийг мөн чанарыг нь тодорхойлдог хүнийг тэр амтнаас ялгаж өгж байгаа зөвхөн сэтгэл зүйн биш илүү оюун ухааны одоо үүрэг оролцоотой тэр үзэгдэл. Тэр сэтгэл хөдлөлийн хүнд угаасаа байдаг одоо сөрөг зүйлүүд байна шүү дээ. Ата өчтөө эсвэл одоо өөрийгөө зөвтгөх зүүн зан бол хүнд болгонд бай. Одоо буруу юм хийж гад өөрийгөө өмөрөөд. Тэгэхээр тэднийг нь залруулахын тулд чи ёс суртахууны одоо хэм хэмжээг зарчим үнэт зүйлийг зөрчсөн болвол тэрийг алдаагийн чинь ойлгож залруулах тэр зүйл нь ёс суртахуун. Тэгэхээр тэр оюун ухаантай илүү холбогдож байгаа юм л да. Одоо хүний муу хүсэл шунал байна. Эсвэл одоо хийх хувийн хичээх үзэл байна. Антинлог эгоизм гэж ярьж байна л да. Бүх юмд өөрийнхөө хувийн эрх шигийг хэмтэн тавьчих. Ухаалаг эгоист байх хэрэгтэй. Хүн бас өөрийгөө бодно л да. Тэгээ ухаалаг эгоист байна гэдэг ч юм бол бусдын эрх шигийг хохироохгүйгээр өөрийнхөө эрх шигийг хүсэлтүүлэх асуудал ярьж байна. За тэгэхээр дараагийн нэг зүйл бол ер нь ёс суртахууныг философи ёс зүйд бол мөн чанарыг юутай холбож ярьдаг гэхээр ёс суртахуун гэдэг чинь үнэт хөрөнгө. Одоо бид нар хөрөнгөний бүртгэл гэхээр тэдэн машинтай, тэдэн байшинтай энэ төргээд одоо ингээд материалын зүйлээр бүртгүүлээд байна. Гэтэл яг хүний өөрийнх нь үнцнийг тодорхойлдог тэр одоо шудраг байснараа, хүнлэг байснараа, хариуцлагатай байснараа үнцэнтэй хүн болж байгаа, үнэлэгдэж байгаа байхгүй юу? Тэрнээс биш одоо шудраг биш хүнийг бол хаач үнэлэхгүй хүнлэг биш одоо тэр үйл ажиллагаа хүмүүс өөрөө өөрийнхөө тэр үйл дээр үйл ажиллагаагаар өөрийгөө үнэлүүлээд байгаа та. Тэгэхээр энэ ёс суртахуун гэдэг чинь хүний болоод нийгмийн үнэт хөрөнгө гэдэг тэр мөн чанарыг сайн ойлгох хэрэгтэй. Философи үгээс. За гурав дахь нэг утга бол энэ социологч ярьж байна да. Ёс суртахуун гэдэг бол ер нь нийгмийн харилцааг зохицуулах чиглүүлэлт арга хэрэгсэл гэдэг талаас нь бас ярьж байна. Тэгэхээр ер нь нийгмийн харилцааг зохицуулдаг хоёр гол зүйл байна. Ёс суртахуун хууль гэдэг. Бидний өдөр тутмын үйл ажиллагаа хуулиар гэхээс илүү ёс суртахууны хэм хэмжээ тэр үнэт зүйл зарчмаар зохицуулж байгаа юм. Одоо эцэг их үр хүүхдийн хоорондын харилцаа ч юм уу, багш оюутны хоорондын харилцаа ч гэдэг нь ингээд аваад үзэх. Тэгэхээр зэрэг ёс суртахуун, ёс зүй гэдэг энэ хоёр зүйл төсөөтэй юм ч байна. Бас яг шинжлэх ухааны утга нь бол ийм ялгаанууд байгаа. Тэгэхээр одоо
ёс зүй төлөвшүүлнэ гэж яриад байгаа. Ёс зүй төлөвшүүлэхгүй ёс суртахууны одоо тэр сайн чанаруудыг төлөвшүүлэх тухай асуудлыг ярина. Ёс зүйтэй хүн, ёс зүйгүй хүн гэж яриад байгаа. Тэгэхээр гоо зүй, эрх зүй гэдэг тэр шинжлэх ухааны нэртэй холбоотой манай нэг залуу агч гэж байна. Тэгш одоо ёс зүйтэй хүн гэдэг хадгүй физиктэй хүн гэж ярих юм уу яах юм гээд хошигноод сууж ийсэн. Тэгэхээр бас бид нар одоо ялангуяа энэ төрийн албаны ажиллаж байгаа улсууд бол энэ нэр томьёог зөв хэрэглэх тал дээр өөрсдөө бас үлгэр дуурайг үзүүлэх энэ хэрэглээ нэр зөв байж үйлдэл ойлголт зөв байж үйлдэл зөв байгаад үр дүн сайн байдаг юм аа. Энийг бол одоо их сайн бодох хэрэгтэй. За дараа нь энэ ёс зүйн тухай одоо философи эртнээс ахвалаад дидүүгийн хүртэл их бас олон янзаар тайлбарсан байна. Жишээлбэл энэ Аристотель төрийн албаны ёс зүйтэй холбоотой юм да. Ёс зүй гэдэг бол төр улсын бүрэлдэхүүн хэсэг гэж. Ерөөсөө ёс зүйгээс ангид төрийн алба бол байх боломжгүй. Ёс зүй бол төр үүсээг байхад бас байжсэн тэр зүйл ёс суртахуун болов. Тэгэхээр одоо тэр ёс суртахууны хувьд төлөвшөөгүй хүн бол төрийн албанд орох хэрэггүй. Тэр сайн үеийн ёс суртахуунтай хүн буюу ёс суртахууныг төлөвшсөн хүн л төрийн албанд ажиллах ёстой юм аа. Өөрөө ч гэсэн одоо ёс суртахууны хувьд төлөвч амжаагүй бол төрийн албанд одоо улс төрд бол орох хэрэггүй гэдгийг дээд суртахуунгийн зохиолдоо бол онцлон хэлсэн байна. Тэгэхээр энийг манай төрийн албан агч бод. Нэгэнтээ одоо төрийн албанд ороод ирсэн бол өөрөө бас тэр ёс суртахууны төлөвшлөө байнга одоо сайжруулж болон дээшлүүлж явах шаардлагатай. За тэгээ орчин үед энэ ёс зүйн талаар бичсэн олон судалгааны ном бүтээлүүд байна л да. Энэ Америкийн одоо судлаач Дональд Миенс л бол ёс зүйг зөв буруу зан үйлийг ялгах чиглүүлэх тийм үнэт зүйлс болоод зарчмын тогтолцоо. Тэгэхээр ёс зүйд энэ хэрэглээний ёс зүй талаасаа бас ингэж ойлгож тодорхойлж болж байна. За дараагаар нь энэ ёс зүйг бас түүний бүтцэд их чухал нэг дөрвөн ойлголтыг чухалчлаа. Джеймс Свара гэдэг энэ Америкийн бас ёс зүй судлаачийн бичсэн номонд бол үүрэг, зарчим, сайн зан чанар, ашиг тустай байх гэдэг энэ дөрвөн ойлголтыг бол ерөөсөө ёс зүйн тулгуур зүйл онцгой ойлголтууд гэж үзэж байна. Тэгэхээр энэ санаанууд бол ер нь яг ёс зүйн сэтгэлгээний түүхэнд байсан л да. Жишээ нь үүрэг хариуцлагын ёс зүй гэдэг Кантийн одоо деонтологи бол тэр ямар одоо үйлдэл ёс суртахуунлаг үйлдэл вэ? Жинхэнэ ёс суртахуунлаг үйлдэл гэхэд хүн бол үүргийн дагуу үйлдэх, үүргийн төлөө үйлдэх гэж хоёр юм байна. Тэгэхээр яг тэр оногдсон жишээ нь төрийн албан хаагч бол өөрөө эрхцэн болоод ёс суртахууныхаа үүргийн дагуу үйлдэж байгаа бол тэр жинхэнэ одоо ёс суртахуун зүйл байна. Тэгснээрээ яг хөөр тэр олон нийтэд үйлчлэх, сонирхлын зөрчил, хувийн ашиг сонирхлоос одоо зайлсхийх, нийтийн өмч хөрөнгийн хамгаалалт байх, олон нийт нээлттэй тод ажиллах тийм ёс суртахуунлаг үйлдэл ажиллагааг аяндаа одоо хэрэгжүүлнэ гэсэн. Тэгэхээр өнөөдөр манайд бол одоо эрхээ их яриад тэр үүргүүдэд дутуу хийгээд байхаар энэ зөрчлүүд буурах байна. Хоёр дахь нэг тэр зарчим. Энэ бол Кантийн одоо бас үзэл тэрнээс өмнө ч гэсэн тэр күнз, бүддийн ёс зүй гэх юм олон сургаалууд дээр Аристотелийн ёс зүй дээр ч гэсэн хүнлэг ёс төр хууль дээдлэх ёс, шударга ёс гэдэг энэ ёс суртахууны зарчмуудын дагуу үйлдэл ажиллагаагийн эдгээр өөрөө жинхэнэ ёс суртахуун зөв үйл ажиллагаа болж байгаа. Зөв үйлчлэх хийхтийн зарчмуудыг удирдлага болгох ёстой гэсэн тэр санаа. Тэгэхээр Кант бол одоо тэр зарчим гэдэг бол ерөөс хүнээс хамаарахгүйгээр тэр нийтлэг эрх ашигын үүднээс тогтоогдсон тэр зүйлийг өсөн төсөөгөө заавал одоо үйл ажиллагаанд удирдлага болгох ёстой гэдгийг бас. За тэр сайн зан чанарыг ер нь хувь хүнийх нь өөрийнх нь тэр ёс суртахууны үнэнч байдал, бусдад хүнлэг үндэтгэлтэй хандах, ажил хэрэгж байх, хашир хянамгай гэх юм уу. Энэ зан чанарууд бол тэр ёс зүйд их чухал юм аа. Жишээ нь төрийн албан хаагч ч гэсэн одоо хувь хүнийх нь тэр ёс суртахууны төлөвшил харилцаа хандлага бол бас яаж түүнийг чухал хүчин зүйл болоод байгаа шүү дээ. Дараагийнх нь тэр ашиг тустай байх. Утилитар ёс зүйн онол гэдэг бинта мил энтер гэдэг одоо гол санаануудыг гаргаж ирсэн л дээ. Аль болохоор олон хүнд одоо ашиг тустай зүйлийг хийх буюу үр дүнгийг чухалчлах нь ёс суртахуунлаг үйл ажиллагаа юм а гэсэн нэг ийм зүйлүүдийг ер нь орчин үеийн ёс зүйд гол зарчмууд бол энэ ёс суртахуунтай байх, ёс суртахуунгүй одоо үйлдэл хийхэд тэрний үр дагаврын талаар суртахуунлаг байсны ач холбогдлын талаар наран гэрэл автамж бол монголчуудын ёс суртахуун сэргэлт ялсрал эрдэнэ сэргэлт гээд 20 онд бичсэн ном дотор бас тодорхой жишээнүүдээр бичсэн байдаг. Ёс суртахууны үндсэн дээр хүн ер нь зөвийг хийн, аз жаргалтай байна,
нөгөө ялангуяа төрийн албан хаагч бол тэр нийтийн сайн сайхны төлөө гэсэн одоо ажил үүргээ бүтээмжээ чанартай сайн хийх тэр нөхцлүүд бүрддэг гэдгийг хэлээд тэр одоо төрийн албаны ёс зүйн суртахууны ач холбогдол шинжилгээ. Тэгвэл ёс суртахуунгүй тэр одоо дүрм журм үнэт зүйлээ мэдэхгүй мэдсэн ч хэрэгжүүлэхгүй байхаар яаж ийм гэхээр ёс суртахуунгүй үйл зөрчил хийгээд өөрөө бол илүү өөртөө ингэж хариуцлага тооцож байгаа юм да. Сэтгэл нь хямрах одоо элдв хэрэг мөрдөж мөшгөө шоронд орох ингээгүй байсан ч үүдсэн эргээ хизээ нэгэн илэрх байх гэсэн байнгын одоо ийм сэтгэл зүйн айдас дарамтууд амьдардаг юм. Тэгэхээр энэ ёс суртахууны одоо үүрэг ач холбогдлыг бол ихэнхээр ингээд олон зүйлтэй холбож бас тайлбарч болж байгаа. За одоо бидний гол ярих сэдвүүг орчих. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай ойлголт байна. За бас одоо судалгааны болон сургалтын ном сурагчдаар төрийн албан хаагчийн ёс зүй гэдгийг өргөн утгаар, явцсан утгаар янз бүрээр тайлбарлаж байна. Энд бол нэлээ өргөн утгаар нь бид нар ингэж ойлгож байна л доо. Ер нь товчлоод хэлэх юм бол төрийн албан хаагчийн ёс зүй гэдэг чинь тэр төрийн албаны ёс суртахууны үнэт зүйлс зарчим хэм хэмжээнд тогтолцоо юм. Тэгээд тэрний өмнө бол нэг тодтгол болгоод жишээлбэл одоо тэр гол зарчим хэм хэмжээнүүд бол ажилтаа үнэнч хандах, төрийн албаныхаа нэр төр нэр хүндийг хамгаалах, ёс суртахууны хариуцлага ухамсарлах, шударга, ажил хэрэгч, хүнлэг байх. Энэ одоо ажлынхаа чанар үр дүнгийн чухалчлах. Одоо нэг хаанга студийн хандаад байгаа асууж энэ төрийн албаны ёс зүйн талаарх ойлголт нь бас нэмгэн байна гэж, өгцгөн байна гэж би хараад байгаа юм л да. Яг одоо тэр мөнч нарын учрын ингээд өргөн утгаар нь ойлгосон бол тийм алдаа зурчил бас ангид байх боломжтой. За тэгээд энэ төрийн албан хаагчийн ёс зүйг ойлгоход бас тэрний зорилгыг сайн бодож бид нэр их сууж ойлгож хэрэгжүүлэх юм төлөө ажиллах хэрэгтэй байгаа төрийн албан хаагчд бол. Тэгэхээр төрийн албан хаагчийн ёс зүйн зорилго нь бол ер нь төрийн албан хаагчдынхаа ёс суртахууны ухамсар харилцаа хандлагыг улам сайжруулах чиглэж байгаа. Одоо тэр төрийн албаны ёс зүйн зөвлөл хороодууд бол соён гэгэрүүлэх ажлуудыг маш сайн хийх ёстой. Тэрнээс биш одоо төрийн албан хаагчийн ёс зүйн дээр дүрм журм хэм хэмжээ одоо зүйлүүд бол хүнийг ажил амьдралгүй болгоход мууг нь үзэх гээд байгаа зүйл биш. Харин төрийн албан хаагчдынхаа хамгаалж байгаа тэр зүйлүүдээс урьдчилан сэргийлж байгаа ийм зорилготой юм аа гэдгийг бол ойлгоод сайн хэрэгжүүлээд явах юм бол тэр алдаанаас бас ангид байх боломжтой. За тэгээд дараа нь бид нар бас нэг ярилцмаар бодож үзмээр зүйл бол төрийн албан хаагч ёс зүйтэй байх үндсэн дээр хэрэгцээ шаардлага юу вэ гэдгийг бас олон талаас нь бодмоор. Би энэ гурван зүйлийг бол онцлоод байгаа юм л да. Ер нь төрийн албаны нэр хүнд нь төрийн албан хаагчийн тэр хувь одоо албан хаагчийн ёс суртахууны төлөвшил бидний өөрсдийнх нь үлгэр дуурайл одоо нийгэмд бол энэ төрийн албан хаагчийн ёс суртахууны үлгэр дуурайл бол маш чухал хэрэгцээтэй байгаа байхгүй юу? Авилгатай тэмцэх газраас шинэ багшийн одоо ёс зүйтэй холбоотой судалгаа оюутнуудаас ёс суртахууны үлгэр дуурайлыг та хинээс авдаг вэ хамгийн их авдаг вэ гэхэд багш нараасаа гэж хэлж байгаа. Дунд сургуулийн хүүхдүүдээс асуухад одоо фокус ярилцлах дээр бас сонио хариултууд хэлсэн байгаа байхгүй. Яаж ёс зүйг байхыг багш нараас суралцдаг гэж. Одоо багш шударга байх хэрэгтэй гэж хичээл заачхад өөрөө бидний нүүрэндээ шударга бус юм хийдэг. Адилхан одоо зөрчил гаргацсан байхад сайн хүүхдтэй ямар ч хариуцлага тооцохгүй байдаг ч гэх юм уу. Тэмдэгчээс хандах зөндөө олон жишээнүүд хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ ёс суртахууны үлгэр дуурайл гэдэг зүйл бол одоо сайжруулахад энэ ёс зүйтэй байх зүйл бол үнэхээр. За тэгээ энэ сайн үйл гэдэг ойлголтыг нэг ярихгүй байгаад байгаа юм. Энэ уул нь ёс зүй ёс суртахууны их суур ойлголт юм байхгүй юу. Тэгээд тэр хариуцлага шударга байдал чин сэтгэлээсээ үнэнчээр одоо ажиллах ийм одоо шаардлагуудын үүднээс энэ төрийн албан хаагчийн ёс зүй гэдэг зүйл бол угаасаа бий болсон. Тэгээд одоо цаашаа боловсронгуй явж байгаа зүйл байна. Хоёрдугаар ер нь төрийн албан хаагчийн ёс суртахууны зөрчил нь өөрөө бас их хортой үр дагавартай нийгэм тогтворгүй байдлыг оруулах нэг хүчин зүйл болдог учраас тэр зөрчлийг нь урьдчилан сэргийлэх тэр одоо арга механизмыг энэ хууль дүрмүүд бол их сайн тусгаж өгснөөрөө тэр зөрчлүүдийг бууруулах боломжтой. Тэр нийгэм дотроос хор хохирлоос сэргийлэх боломжтой. За гурав дахь нэг одоо шаардлага нь юу вэ гэхээр ер нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаа бол судлаачдын төлөө ер нь үргэж олон түмний анхаарлын төвд байгаа юм. Одоо нэг эм ч юм уу, нэг багш юм уу, нэг одоо төрийн албан хаагч алдаа гаргахад нийтээрээ тийм гэхэд одоо ярьж штэ эмч нар бүгдээрээ авилгач гэдэг юм уу, багш нар одоо бүгдээрээ ёс зүйч гэдэг юм уу энэ зүйл. Тийм учраас хүн болгоо одоо энэ дээр бол одоо алхам тутамдаа нийгмийн ёс
суртахууны тойл болж гэдгийг бодох. Тэрийг сайжруулах юм хэрэгцээ шаардлага байна гэж бодож байна. За цаашлах юм бол ер нь одоо энэ төрийн албан хаагчдын суртахууны ухамсар харилцаа хандлага төлөвшил сайнгүй байгаа гэдгийг болон судалгаанууд нийгэмдэр ч гэсэн өдөр тутмын гарч байгаа тэр нийтээр биш л дээ. Гэтэл нөгөө нэг өхрийн ивэр дөргөл 1000 өхрийн ивэр дөргөн гэдэг шиг нэг хүний алдаа чинь нийт хүний алдаа болгоод ингээд нэр хүн төрийн албаныхаа нэр хүндийг сэтгээд унгаад байгаа учраас энд дурдаад байгаа тэр эрүүл бус харилцаа үйлдэлүүд хэрвээ та бүхэнд ямар нэг хэмжээгээр байдаг бол өөрсөндөө сайн дүгнэлт хийгээд тэр алдаа дутагдлаа арилгах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Энэ бүхнийг би нэг уншаад яах вэ? Энэ слайдуудаас та бүхэн өөрсдөө хэрэгтэй бол тэгээд тэмдэглээд авна. Асуудал. За хамгийн гол одоо өнөөдөр ярих гэдэг байгаа юм бол энэ төрийн албан хаагчийн суртахууны үнэт зүйлсийн тухай асуудал байгаа. Тэгэхээр ер нь ёс суртахууны үнэт зүйл гэдэг чинь их олон талын ач холбогдолтой зүйл байгаа гэдгийг ойлгох. Тэгэхээр ёс суртахууны үнэт зүйлийн ач холбогдлыг бол энэ жишээлбэл юугаар тайлбарлаж болох вэ гэхээр нийгэмд тэр байгууллагад хамт олонны дотор ёс суртахууны тийм эрүүл зөв дулаан уур амьсгалыг бүрдүүлэх хамт олон одоо эвтэй найртай байх одоо нэг гэрийн хүмүүс шиг ийм сайхан байх тийм суртахууны үндэслэлийг нэгтгэж өгж байгаа байхгүй юу? Одоо хүнлэг байснаар, шудраг байснаар бид нар дор бүрнээ суртахууны хариуцлагатай байснараа сайн үйлийг одоо эрхэмснээр бол тэгээд албан хаагч болгоод ийм байх бодлоо нийгэмдээ одоо тэр юм хэсэг журам тогтвортой байдлыг бий болгох, нийгмийн тэгш байдлыг хангах, төрийн албаныхаа одоо нэр хүнд үнцнийг улам бүр одоо өндөрт өргөхөд бол үнэхээр одоо энэ үнэт зүйлсийг өдөр тутамдаа алхам тутамдаа удирдлага болгож явах нь чухал байна. Тэгэхээр энэ хүнлэг шудраг одоо хариуцлагатай байх сайн үйл гэдгийг та нар ер нь зүйн ном сурч зохиолууд дээр ч гэсэн дэлгэрүүлээд одоо өөрсдөө сайн уншаад явах бол боломж юм. Гэхдээ яг би энэ төрийн албан хаагчийн жишээ нь шудраг ёс гэдэг яагаад чухал вэ? Ямар ач тустай зүйл вэ гэдэг дээр бас нэмээд нэг хоёр хон өгүүлбэр тавьж байл. Цаг байгаа учраас одоо тэгээд тавьчлаад явчихж байгаа. Ер нь бол яг задлаад ярил одоо тусдаа энэ үндэслэлүүд нэг сургалтын сэдв бодоод явчих боломжтой. Тэгэхээр төрийн албан хаагчийн шудраг ёс бол тэр хаант ажиллагч болоод иргэдтэй харилцахтай, хариуцлагатай байх, төвчээр хүлээстэй хандах, зарим тохиолдолд бас өөрөө одоо зориг гаргах, тийм суртахуунлаг зөв шийдвэрийг гаргах, нийгмийн амьдралыг тэр хууль ёсныхын дагуу, зам ёсныхын дагуу одоо явуулах, тэр эв нэгдэл, эмх зэгц, дэг журмын тогтоох, нийгмийн баялагийг тэгш хуваарлах гэдэг энэ бүхэн дээр бол заашгүй одоо суур үндэслэл нь байна. За тэгээ шудраг ёс бол бас энгийнээр хэлэхэд одоо бусдыг гомдоо, хүчирхийлэх, бусдад дээрлэх тэр хууль ёс алдагдахаас сэргийлэх та бүхэн бол сайн мэдж байгаа. Тэгээд мэдж байгаа мөртлөө бид нар яагаад бусдыгаа гомдоох юм хийгээд байдаг. Элдв төрлийн хүчирхийлэл буурахгүй янз бүрийн дарамтууд одоо ингэж бас ажлын байран дээр байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдэд мэдхээс гадна хэрэгжүүлэх нь хамгийн чухал байна. За тэгээд энэ төрийн албан хаагчийн ёс суртахууны хариуцлагатай холбоотой бас нэг хоёр өгүүлбэрийг бол энэ зориуд тэмдэглэсэн. Тэгэхээр төрийн албан хаагчийн ёс суртахууны хариуцлага, ёс зүйн хариуцлага гэж бичээд байгаа байхгүй энэ ёс суртахууны хариуцлагын асуудал юм. Тэгэхээр төрийн албаны ёс суртахууны үнэт зүйлийг эрхэмлэх тэр ухамсар гэдэг юмтай шууд холбоотой энэ хариуцлагын асуудал. Тэр ухамсарлна гэдэг чинь тэрнийхээ мөн чанарыг ойлгох ямар нэгэн одоо бараг 4 журам алдаглаггүйгээр өөрийгөө хянах, өөртөө одоо шүүмжлэлтэй хандах тэр олон чадваруудыг хүнээс шаардж байгаа байхгүй энэ суртахууны хариуцлага бол. Тэгснээр тэр ёс суртахууны хариуцлага чинь хуулийн хариуцлагаас илүү бид нарыг зөв зам руу н оруулаад зөв ажилд амьдрах тэр чухал арга хэрэгсэл болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо хуулийн хариуцлага бол тодорхой хугацаанд ингээд цалингаа асуулдаг ч юм уу ингээд тэр дуусчихж байгаа шүү дээ. Ёс суртахууны хариуцлага бол баг хүний насан туршид нь тоодож шүү. Насан туршаа одоо авилгач гээд нэр зүйдэг. Насан туршаа төрийн албанд ажиллах ирэхгүй болдог ч юм уу. Тэгэхээр энэ бол бас их илүү хатуу хариуцлага тооцдог зүйл учраас та нар ёс суртахууны хариуцлага гэдэг зүйлийг тэр одоо байдал дээр илэрлүүд, хэлбэрүүд, тэр шинжүүдийг сайн бодож үзэх. Би энд бол заримыг л дурдж байна. Жишээлбэл өөртөө бол бусдад өндөр шаардлагатай. Одоо бид нар бол бусдаас их юм шаардаад байх мөртөө өөртөө шаардлага тавих нь жоохон сулал харагдаад байна. Хэрвээ ер нь хүн өөрийгөө л өөдлөж хөгжүүлнэ. Эцсийн эцэст бол одоо 1000 хууль гараад, дүрм гараад, орчин нөхцөлийг бүрдүүлээд өөртөө ёс суртахууны хувьд одоо дүгнэлт хийж сул талууд тэр зас сайжруулах бол
одоо нас биеийн төрсөн улсуудын хувьд. Тэгээд аливаа юм идэг санаачлагтай. Заавал одоо дуу шахах шаардлагагүй. Өөрөө хичээл зүтгэл гаргах. Одоо төрийн аль башин гэдэг чинь хүнээс их хөдөлмөр зүтгэл шаардсан шүү дээ. Зүгээр сууж цалин авах гэдэг байж болохгүй. Бурууг одоо бусдаас хах. Буруу юм болохоор одоо буруудныг хайгаад авчих. Гэтэл нилээ тохиолдолд бол тэр өөрөө өөрт нь буруу нэг байдаг. Ер нь алдаад зүтгэлээ. Тэгэхээр тэр буруу юм дээр одоо өөрийгөө бурууга хүлээх энэ ч гэсэн ёс суртахууны чадвар бол одоо ёс суртахууны хариуцлагын асуудал шүү дээ. Гэтэл улаан цайм одоо ёс суртахууны хариуцлага алдаа гаргachаад гаргаагүйгээд одоо ингэж суугаад идэг яваад идэг ийм усуд их байна. Тэгэхээр энэ бол явж одоо төрийн албан хаагчдын маань тэр ёс суртахууныхаа үнэт зүйлийн талаарх мэдлэг боловсрол бас нэмгэн байгаа. Ёс суртахууны төлөвшлөө дутуу байгаатай холбож ойлгож байна. За дараагаар нь бид нарын төрийн албан хаагчийн ёс суртахуун ёс зүй гэдэг зүйлийн нэг чухал бүрдэл хэсэг судлагдсан бол энэ төрийн албан хаагчийн ёс суртахууны ухамсарын асуудал. Явж ер нь төрийн албан хаагчийн ёс суртахууны ухамсар нь одоо ердийн ухамсарын түвшинд байна уу, онлын ухамсарын түвшинд байна уу гэдэг бол бас их ялгаатай асуудал. Тэгэхээр онцгой практик сохор гэж үг байна л да. Төрийн албан хаагчийн ёс суртахууны ухамсарыг бол бид нар өдөр тутмын амьдрал туршлагаас олон зүйлийг мэдэж зөв бурууг мэдж авахаас гадна ер нь тэр ёс зүйн онолуудыг шинжлэх ухааны мэдлэгийг өөрсдөө одоо бие дагаад суралцах боломж байна шүү дээ. Одоо Монгол Улсын ихтэй сургуулийн багш нарын бичсэн ном сурчгууд, номын сан, номын план байж гэн интернетээр орвол одоо тэр гадаад хэл дээр зөндөө зүйлийг уншаад. Тэгэхээр энэ ёс суртахууны ухамсар гэдэг ойлголт нь бол өөрөө өргөн агуулгатай л да. Одоо тэр төрийн албаны хаагчийн ёс суртахууны тухай ердийн мэдлэгээс эхлээд тэр ёс зүйн шинжлэх ухааны мэдлэг. За тэгээд тэр ойлголтууд байна шүү дээ. Жишээ нь ёс зүйн одоо суур ойлголтуудаа мэдэх хэрэгтэй. Нэр төр гэж юу, нэр хүнд гэж юу, сайн гэж юу, муу гэж юу яг нэг тодорхой тийм шинжлэх ухааных мэдлэг ойлголт байхгүй байхад чинь тэрийг зүгээр нэг хууль дүрм яриад ч юм уу тэрийг нэг чихээр оруулах нөгөө чихээр гаргачаад байгаа байхгүй. За тэгээд тэр хим хэмжээнүүд байна. Хим хэмжээ гэдэг бол энэ ёс суртахууны ухамсарын бас нэг болж чухал ер нь бараг амин сүнсэн байгаа тань л да. Тийм учраас одоо энэ мэрэгжлийн ёс зүйн дүрмүүд бол дандаа л тэр хим хэмжээнүүдийг их бол байр суурь болгож идэв. Хим хэмжээ гэдэг чинь эрх зүйн хим хэмжээнээс ёс суртахууны хим хэмжээний ялгаа бол хувь хүний өөрийнх нь тэр ёс суртахууны бас итгэл үнэмшил үнэлэмжтэй холбоотой. Өнөөдөр бол одоо тэр ёс суртахууны үнэлэмж нь сайн муу гэдэг шүү дээ. Сайн ямиг муу гэд муу ямиг сайн гэж хар чинь тэр ёс суртахууны үнэлэмж нь буруу явчихаараа үйл ажиллагаа нь буруу яваад үр дүн буруугаараа яваад ингээд их хохиролтой юм болоо. Тэгэхээр энэ ёс суртахууны одоо ухамсар чухал гэдэгтэй холбогдуулаад би Чингис хааны хэлсэн Монголын нөөц төвчөнд байдаг л да та бүхэн сайн мэдж байгаа. Одоо Чингисийн Монгол гэдэг байгаа бид нар Чингис хаанаас сургаалаас бас нэг өдөр тутамдаа хэрэгжүүлээд явбал бас энэ албан хаагчдын ёс суртахууны ухамсарч гэсэн өөрчлөлт гармаар. Яагаад одоо ингэж хүн яваад орохоор уурлаад бухимдаад байдгийг. Яагаад одоо тэр хөмсгөө зангидаа загин замдраад байдгийг. Тэр мунхаг уураас өөр муу нөхөр байхгүй гэж хэлж байгаа чинь. Ер нь ухаан тутсан газар уур гардаг гэд байдаг юм тэр үнэн. Тэгэхээр одоо ухаан дээр ухаан нэмж ер нь хүнийг ухаалаг амьдр гэж одоо оюун ухаан заяасан байгаа. Тэр ухаалаг байх гэдэг бол бас энэ ёс суртахууны ухамсарын чухал зүйл. Ухаалаг сэтгэлгээ дутж байгаа юм. Ер нь бол бид нар бол байнга одоо суралцах тэр зүйл байна. Тэгэхээр энэ ёс суртахууны ухамсарын агуулгад бол энэ одоо бүрдэл хэсгүүдийг нэлээд сайн ойлгох. За тэгээд би тэр ёс суртахууны ойлголтуудаас ганц нэгийг жишээлээд энд оруулсан юм л да. Жишээлбэл одоо нэр төр, нэр хүнд гэдэг ойлголтууд байгаа. Тэгээд төрийн албан хаагчийн нэр төр гэдэг чинь одоо яагаад чухал юм бэ? Тэр нь төрийн албаныхаа одоо нэр төр нэр хүндтэй яаж холбогдох вэ? Тэгэхээр төрийн албан хаагчийн нэр төр нь бол тэр тэгш ирэх нөхөрлөл эвд одоо үнэлдэг гэдгийг маш сайн ойлгох. Төрийн албан хаагчид төрийн болоод өөрийнхөө нэр хүн сайрлаа хамгаалахын тулд би хэрхэн авч явах ёстой гэдгийг бол одоо энэ ёс суртахууны дүрмүүд тодорхойлдог. За дээр нь төрийн албан хаагчийн нэр төр бол бусдыг манлайлагч байх. Төрийн албан хаагчдууд бол үнэхээр одоо манлайлагч байна. Ажил өөрөгтэй одоо чин сэтгэлээ сайхан аливаа зүйлийг чанартай, үр дүнтэй, үр ашигтай хийх. Одоо үнэхээр одоо нийтийн төлөө, бусдын төлөө гэсэн тэр харамгүй сэтгэл тэр ухаалаг байх гэдгийг бол би дахин хэлээд байгаа. Ер нь бид нар энийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд төрийн албан хаагчид иргэдийн өмнө бас их ихтгэл найдвар хариуцлага хүлээдэг. Төрийн алба гэдэг тэр чухал нэр хүнтэй албыг одоо
сайн хийхгүй болохгүй, муу хийх аргагүй гэдгийгээд одоо ухамсарлах явдал бол их чухал байна. Тэгээд тэр Чингис хааны хэлсэн дээр байгаа сургаал бол бас үнэхээр өдөр тутамдаа бодож ариу явбал ашид тустай гэдэг чи одоо ёс суртахуунлаг байл гэсэн. Ер нь 13 дугаар зууны үед монголчууд мандан бадарч исэн тэр түүх бол бас тэр ёс суртахуунаар илүү их өтөрдөж исэн юм шүү. Энэ одоо Чингис хааны бэлэг сургаал яриад байгаа зүйлүүдийг харах. Энэ бие хэврэгч эрхэм нэр мөн. Нэр хугарахаар яс хугар гэж одоо яагаад хэлж байна вэ? Манай уламжлалт тухайн ч гэсэн одоо айхтрын нэр төр нэр хүндийн тухай хэлсэн зүйлүүд их байна. Тэгээд бид нар мэддэг мөртлөө яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ гэдэг асуудал. За тэгээд энэ төрийн албан хаагчийн нэр хүнд гэж бас чухал юм. Тэр нэр хүнд бол тухайн одоо албан хаагчийн үйл ажиллагаа ёс суртахууны соёл нийгмээс өгч байгаа үнэлгээ. Тэгэхээр тэр нэр хүндэд их голлох үүрэгтэй зүйл бол хувь одоо албан хаагчийн өөрийнх нь тэр ёс суртахууны ухамсар, харилцаа, хандлага, төлөвшил гэдгийг сайтар ухамсарлах хэрэгтэй байна. Өөрөөс чинь шалтгааллах юм их байгаа шүү. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж хэлээд байгаа шүү. Одоо нэг нийгэмд ажиллаж явах нэг хэсэг одоо албан хаагчд нь үнэхээр сайн одоо нэр хүнтэй нэр төртэй ингээд нэг хэсэг нь яагаад тэр нэр төрийг бутаагаад ийм хийгээд байна вэ гэдэг чинь бол хувь хүний л одоо өөрийнх нь ёс суртахууны ухамсар тэр боловсрол төлөвшөлтэй холбоотой. Энэ дээр их анхаармаар байна. За тэгээд төрийн албаны болон ёс суртахууны үүргээ хариуцлагатай биелүүлэх сайн албан хаагч гэсэн нэр хүндийг бол одоо сайн сайхан амьдрах энэ боломж нь бол бүгд нээлттэй байгаа. Хамгийн гол нь одоо тэр гутааж байгаа зүйл тэр төрийн албан хаагчийн нэр хүндийг өргөж яадаг зүйлүүдэд бид нар бас нэг сайн эргэцүүлж бодож өөрсөндөө дүгнэлт хиймээр байгаа. Тэгхгүйгээс яаж ийм гэхээр энэ хариуцлагагүй байдлах газар авж яана, шудраг бус үйлдэлүүд их гарч яана. Одоо тэр бие тоож сагсуурах одоо Кант хэлсэн байдаг шүү дээ. Бие тоохын хувьд бол олон ухаантай хүнийг солиотой болгосон гэж. Тэр үнэхээр бас тийм солиотой юм шиг болчихж байгаа юм. Бүдүүлэг үг хэлэх одоо бие биенийг доромж үг хэрэглэх, дутуу үнэлэх, янз бүрээр одоо ялгуурлах, тэр албан тушаал эрх мэдлийн төлөө яахаас зүтгэхгүй буруу аргаар улааран хөөцөлдөж байгаа одоо өөрийгөө хинч биш болгоод байгаа. Гэх мэтээр одоо их гомдомтгой одоо тэгэл хамаагүй юмд гомдоод яваад идэг. Эдгээр ч бол ёс суртахууны хувьд бас өөрт нь байх ёстой тэр чадварууд сайн төлөвшөөгөө байгаа. Үнээс өө ирээдл байдаг. Өө ирээдл байвал бас дутагдaltaгүй байна. Тэгвэл бусдын сайн талыг ихлээд олж хараад суралцаад явбал илүү өөрсөнд нь бас хэрэгтэй байна л да. Энэ бүхэн чинь одоо ёс суртахууны ухамсартай шууд холбоотой. За тэгээд төрийн албан хаагчийн ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг бид нар бас ер нь бол мэдж байгаа. Тэгсэн мөртлөө алдаа гаргаад байна гэхээр чинь энийгээ дахин бас эргэцүүл тунгааж харах хэрэгтэй. Жишээлбэл одоо энэ дээр би зарим нь онцлоод хэлчихье гэж бодсон. Тэр хүнлэг ёс, хууль ёс, шудраг ёсыг сахих гэдэг бол үнэхээр одоо чухал. Тэгэхээр ёс гэдэг юм чинь одоо их чухал зүйл шүү дээ. Монголчууд яагаад хүн ёс дагдаг, нохой ёс дагдаг гэж айхтар үгийг хэлсэн юм. Тэгвэл өнөөдөр одоо төрийн албан хаагч айлгүйгээр нь явах гэсэн. Ёс суртахуун, ёс зүй, ёс хором ингээд ёс гэдэг үг олон юмны урд ингээд яваад байна шүү дээ. Тэгэхээр тэр ёсыг одоо мэдэх явдал бол одоо мэдлэх ёсноос эхлээд ярьж байна. Манай зарим төрлийн албан хаагч ингээд ороод мэдлэхгүй сууж их юм шүү дээ. Тэгэхээр ч одоо нөгөө хүндэтгэлтэй хандах гэдэг чинь бол тэндээс эхлэх ёстой. Тэгэд энэ төрийн албан хаагчийн нийтлэг хэмжээ чинь тэр жижиг гэхгүй харилцааны ёстой алдаа гаргах, янз бүрийн одоо зөрчлийг гаргах бас өөрчлөлт сэргийлээд байгаа зүйл шүү дээ. Одоо төрийн албан хаагч бол ажлын байран дээр ажлын цагаар архитектур согтууж болохгүй гэж яхад архитектур согтуураад нэгнийхээ амь насанд хүрж яадаг ч юм уу. Тэгэхээр эдгээр чинь бас явж тэр хувь албан хаагч өөрийнх нь тэр нэг суур хүмүүжил ёс суртахууны төлөвшлөө бас нөлөөлөд байгаа байхгүй юу. За тэгээ энэ бүхнийг би уншаад явах та нар өөрсдөө тунгааж үзэх хэрэгтэй. За тэгээд би дунд нь яг нэг 5 минут амраагач юм нэг жижигхэн дасгал хий. Ер нь энэ ёс суртахууны ухамсартай холбоотой юм харилцааны ёс зүй гэдэг юм төрийн албаны ёс зүйд их чухал гэдэг байгаа шүү дээ. Тэн дээр төрийн албан хаагч хүмүүлийг сайн сонсох, сайн харилцах явах хэрэгтэй юм л да. Тэгэхээр та хэр сайн сонсогч вэ, хэр сайн харилцагч вэ гэдэг энийг 15-аас л ерөөсөө шууд 1-ээс 15 дугаарлаад ард нь оноогоо тавьчихад болж байна. Хин нэгэнтэй одоо харилцах үед удирдлагатайгаа ч юм уу хамт ажиллаж байгаа багштайгаа харилцах ч юм уу гомдсон, дургуйсан сэтгэл дундуур ийм нөхцөл байдлууд дүндээ ярьж л байгаа юм л да. Тэгэхээр одоо харилцагч надад үг хэлүүлэхгүй байнга яриадслаад байвал би дургу гэж байгаа тэн дээр нэг гээд оноо тавих юм байхгүй юу? Харилцагч ярьж байхдаа миний нүд рүү огт харахгүй байвал би дургу сэтгэл дундуур байдгааг бол тэн дээр нэг гээд оноогоо тавьчих. Тэгээд намайг ярьж байхад өөр юм хийх үед хүн ярьж байхад өөр юм хийгээд байгаа тэр хайн хандаад байгаа дургу сэтгэл дундуур байдаг бол нэг гэдэг ч юм уу.
Тэгэхээр энэ одоо 15 асуултанд та нар хариулаад тэгээд нэг дүн оноо гарна. Одоо ницаах гэж хичээвэл яадгийг дургу байдаг юм уу? Тэрийг өнгөрөөч чаддаг юм уу? Харилцаг хүлээстэй хандаж чаддаг юм уу те? Үг ярьж байгаа үг чи өөр утга санаа оруулах гэдэг байвал тэрийг одоо хүлээж зөвшөөрөх юм уу? Тэр нь дургу байдаг юм уу? Эсвэл одоо асуусан асуултанд сөргүүлээд асуулт тавиад байвал тэрийг бас нэг хүлээстэй хандаад сонсох тийм чадвар байна уу? Заримдаа одоо тийм сонсоогүй дүр үзүүлээд дахин асуугаад байвал өөрөө яадгийн дургуйсдаг юм уу үгүй юу гэхээр ингээд бүгдийг зөвшөөрүүлэх гэдэг үзэл бодлоо тулгаад байвал өөрөө яаж харилцаанд ямар хандлага гаргадгийг өөрийн чинь өмнөөс дүгнэлт хийгээд байвал бас ямар нөхцөл байдал үүсдэг. Нүд чавчихгүй өөрөө ч одоо цоо ширтээ байвал яадгийн дургуйсдаг юм уу? Тохой чаддаг юм уу? Тэгэхээр энэ харилцаа ер нь амьдрал гэдэг чинь харилцаандаар тогтож байгаа. Тэгээд сайн харилцагч байх, сайн сонсогч байх гэдэг бол их чухал байгаа. Тэр албаа хаагчтай хувьд бас нэг чухал чадвар гэж хэлж байна. За тэгээд арт талд нь одоо энэ хэрвээ таны тавьсан оноо чинь 10-аас 13 руу гарч ирэх юм бол та харьцангуй таарахын харилцах сонсогч юм байна. Тэгэхээр одоо сайн харилцах, сайн сонсогчд болохын тулд өөртөө нэлээд сайн ажиллах хэрэгтэй юм байна. Яг гоо ч. Бач. Тэр онооныхын тоогд би зүгээр 7-оос 11 байх юм та хит шүүмжлэгч. Бид нар чи өөр нь бас их харилцаанд их шүүмжлэхтэй мэрэгэн байгаа штэ. Өөртөө бас их шүүмжлэхтэй ханджээвэл бас сайн. Тэгэхээр яаран дүгнэлт хийдэг одоо шийдвэр гаргадаг. Тэгснээрээ ёс суртахууны алдаанд ордог, зөрчил гаргах бас нэг юу болоод байгаа. За ер нь одоо санаачлалыг ярилцлагыг эрдэнтэй авах тиймэрхүү зүйлүүд бол харилцаанд бас алдаа гаргах юм шиг байна. 3-аас 7 оноо байгаа бол та харьцангуй сайн сонсох, сайн харилцагч юм байна. Гэхдээ бас зарим тохиолдолд харилцагчтай анхаарлаа бүрэн хандуулах, сурах тийм чадвар нэмэх хэрэгтэй юм байна. Таны оноо 0-аас 2 байх нь та бол онцгой сайн харилцагч, онцгой сайн сонсогч байна. Бусдыг бол их сайн сонсч чаддаг. Харилцааны ёсны бусдад их үлгэр дуурай болох боломжтой тийм албан хаагч юм байна. Тэгэхээр бид нар өөрсөндөө бол ийм янз бүрийн сургалуудыг бас хийж тэр албаны ёсны шаардлага шалгуулт би яаж юм хүн заавал бусдаар шалгуулаад байх ш. Өөрийгөө ингэж үнэлэмж өгч ажиллах нь бас их чухал байна. За тэгээд бас нэг ярих гэдэг өнөөдрийн асуудлууд энэ төрийн албан хаагчийн харилцааны ёс зүйн асуудал байгаа юм. Энэ дээр одоо их алдаанууд гараад байна. Тэгэхээр бид нар ер нь харилцаа гэдгийг юу гэж ойлгох? Хүнийг одоо мэдээлэл дамжуулах зүйл юм. Тэгэхээр харилцаа бол үнэндээ бас олон талтай эдрэдэг зүйл байна. Тэгэхээр тэр харилцаанд оролцоход бид нар олон чадварууд байна. Тэн дээр харилцааны ёс зүйн чадварууд, чадамжууд бас их чухал. Одоо хамт олонны харилцахдаа тэр үзэл бодол, итгэл үнэмшлэх, хандлагыг солилцох, туршлагыг эзэмших үйл явцаа гэдгийг тэр мөнч нарыг бол ойлгох хэрэгтэй. Мөн одоо харилцаа гэдэг чинь ер нь хүний амьдралын тийм суур хэрэгцээ. Бусдаа одоо харилцахгүйгээр, хамтарч ажиллахгүйгээр бидний төрийн албаны ажил бол ер нь явахгүй шүү дээ. Тийм учраас тэнд одоо хамтаж, нийтж байх. Хувийнхаа эрх ашгийг биш, нийтийнхээ эрх ашгийг, хамтлагийнхаа эрх ашгийг тэр байгууллагынхаа эрх ашигт одоо нийт сурах явдал бол бас чухал. За тэгэхээр харилцааны ёс зүй гэж юу вэ гэдгийг ч гэсэн бас олон талтайгаар ойлгож байна л да. Ердөө ухамсарын төвшөнд ихэнхдээ хувь хүний бие авч явах соёл гэж хэлчихэж байгаа. Тэгэхээр тэгж ойлгож болохгүй гэж ойлгож болно. Тэр бол бас төрийн албан хаагчийн хувьд ч гэсэн чухал зүйл шүү дээ. Одоо хувцлалтаас ахуулаад үгээр бүх юм бол чухал. Дээр нь бол энэ харилцааны ёс зүй чинь хүний зам байдлын хэм хэмжээг тогтоож өгдөг дүрм гэж бас ойлгож байна. Нөгөө нэг гол утга бол харилцааны ёс зүй гэдэг чинь таны бас үнэт хөрөм. Харилцааны ёс зүй бол таны хэн болохыг шууд илэрхийлж байгаа. Одоо 5 хүн үгэндээ танигдна гэж ярьж байгаа. Бид нар төрийн албан хаагчдад үйлчлүүлэгчтэй харилцахдаа өгүүлбэрч гэсэн маш бодож одоо харьцах хэрэгтэй. Гаргаж байгаа шийдвэр болгоно одоо бодож явах хэрэгтэй. Ягаад гэвэл тэр нийтийн эрх ашиг, нийтийн сайн сайхан гэдгийнтэй дандаа холбогдчихэдэг учраас. За нөгөө нэг утга нь бол энэ харилцааны ёс зүйч ер нь бидний амьдрал үйл ажиллагааны салшгүй хэсэг шүү. Өдөр тутамдаа, цаг тутамдаа бид нар үнэхээр анхаарч
өглөө гарахдаа би өнөөдөр харилцааны эсүү алдаа гаргаж болохгүй. Орой ирээд би ямар нэгэн алдаа гаргасан юм биш үү гэж өөрийнхөө үйл ажиллагааг одоо шинжиж явах хэрэгтэй. Хүн чинь өөр нь шинжээч бас сонжооч амтэн шүү дээ. За тэгээд энэ харилцааны эсүүдэр бол энэ төвчээр хүлээцтэй байх. Энийг одоо хэм хэмжээ зарчим бол маш чухал байна. Ер нь 21-р зуун бол хүн болгоноос ийм юм бол шалгаж байгаа. Тэгэхээр энийг их олон утгаар ойлгож болж байгаа. Бусдыг одоо хүлээн зөвшөөрөх, бусдад одоо дээр чичирхээлээс татгалзах, ер нь хүн болгонд давтагдчихгүй өөрөө онцлогтой гэдгийг ухаарахад энэ одоо зарчим хүн хэмжээ болж байна. Гэрийн тухай шашинд ярина, улс төрд ярина, ёс зүйд ярина. Тэгэхээр энд ёс зүйн утгыг нь боллож авч үзсэн байгаа. Хүмүүс бие биенийхээ үзэл бодол нь үнэлэмж үгээрээ итгэл үнэмшлэлээр амьдрах хэм маяг зэрэг бол хүлээсэн хандах. Үл ойлголцоос сэргийлэх ийм ач холбогдолтой. Тэгэхээр бид нар бол хүн гэдэг чинь ер нь бие хэл сэтгэл одоо оюун ухааны нэг тэр бүх тохиолдол төрийг хашир хянамгай байх тэр ёс бус харилцаа зүйлүүдийг хязгаарлахад тэгээд өөрийнхөө болоод бусдын одоо сэтгэл санаа амьдралыг амгалан тайван байлгахад нэг чухал зүйл байна. За дараагийнх нь энэ төрийн албан хаагчийн харилцааны ёс суртахууны хэм хэмжээ. За энийг бол та нар ерөнхийдөө мэдж байгаа. Тэгэхээр энэ яг ёс суртахууны хэм хэмжээ, эрх зүйн хэм хэмжээ хоёрыг бас ялгаж ойлгомоор байгаа. Одоо бас ялгаатай зүйлүүд. Ердөө юм шиг одоо зүйлүүд байна шүү дээ. Талархах, уучлах, одоо энгийн байх, даруй байх, бие биедээ одоо туслах, биелдэг эвсэг байх, өвлөх, өгч өгөөмөр байх гэдэг энэ зүйлүүд бол энгийн юм шиг мөртлөө харилцаанд маш чухал байна. За тэгээд энэ харилцааны ёс зүй ач холбогдлыг бол бас энд ийм гурван зүйлээр бас тодорхойлж байна. Ер нь өнөөдөр яагаад бид нар хоорондоо ингэж сайн ойлголцохгүй хамтарч ажиллаж чадахгүй байгаа вэ гэхээр харилцааны ёс зүй мэдлэг чадвар дутаад байгаа юм. Тэгээд бие бинийгээ гомдоодог, бие биендээ итгэдэггүй, итгэлцэл байхгүй, ойлголцол байхгүй ажил яв. Тэгэхээр энэ харилцааны ёс зүй гэдэг чинь одоо тэр төрлийн байгууллагад нэгдэл нэвтрэл итгэлцлийг одоо хүндэтгэлийг бий болгодог ийм чухал зүйл учраас энэ дээр одоо бид нэр анхаармаар байна. За тэгээд төгсгөлд нь төрийн албан хаагчийн ёс суртахууны зөрчлийг бол та бүхэн ер нь одоо мэдж байгаа. Тэгээд ийм зөрчил ямар нэгэн хэмжээгээр өөрчлөн байдаг бол энэ зөрчлөөс гаргасан болвол тэр алдааг давтахгүй байх. Бусдыг бас ийм алдаа зөрчилд орохгүй байхад туслах, ойлгуулах ийм соён гэгэрүүлэх ажлыг ер нь төрийн албан хаагч бол өөрснөө идэх санаачлаараа хийжээж энэ бол одоо багс нь арилах тийм боломжтой зүйл. За энийг бол би бүгдийг уншихгүй. Ер нь бол тэгээд өөрсдөө. За тэгээд дүгнэлтээ хэлчих ер нь бол энэ ёс суртахууны алтан дүрмгийг бас нэг товчхон дурдчихэд. Гэтэ энэ их учир утгатай. Энэ алтан дүрмийг бариад байхад бол ер нь төрийн албан хаагчдод бас алдаа зөрчлөөс ангид байх боломжтой. Буддагийн сургаал хэлжээ өөртөө үл хүсэх муу зүйлийг бусдад бүү хүсэх. Хүн нэг сайн юм хийхгүй ч гэсэн муу юм хийхгүй байх боломжтой байхгүй. Тэр чинь өөрөө ёс суртахуунд байх гэсэн үг. Хүнзээ сургаал бас төсөөтэй бол өөрийн үл хүсхийг өрөөл бусдад бүү тулах. Тэр үзэл бодлоо одоо хүнд их тулгадаг. Тэгээд одоо зөрчлүүд их үүсэж байна. Тэгээд хүнзээ сургаал яриад байгаа нэг чухал ёс суртахууны зарчим зохирол бүхнээс ирэх юм. Зохирол зохицол хамгийн чухал одоо дунджийн зарчимч гэж хэлж байгаа. Энийг одоо аль нэг тийшээ туушрахгүй байх тийм чухал зүйл. За тэгээд дүгнэлтийг бол та бүхэн бас өөр өөрсдийнхөө хийх байх л та. Би бол зүгээр товчноор ингэж хэлчихье. Ер нь төрийн албан хаагчийн ёс зүйн онцлог нь бол хүнлэг байх, шударга байх. Хүнлэг байна гэдэг чинь хүнийг хүн ёсоор үзэх. Хүнийг хэрэгсэл мэт хандж болохгүй. Хүнийг хайрлах, хүндэтгэл гэсэн гол утга байгаад. Хайрладаг, хүндлэг хүндээ хүн бол муу юм хийхгүй шүү дээ. За тэгээд шударга байх маш чухал зүйл. Төрийн албан сайн үйл хийхийг ирмэц, хор хөнөөл учруулахгүй байх, муу үйл хийхээс сайсхий. Тэр ёс суртахууныхаа одоо үүрэг хариуцлагыг дээшлүүлэх. Ийм одоо төрийн албаныхаа нэр хүндийг хамгаалах, үр дүнтэй ажиллах, ёс суртахууны зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл юм аа. Цааш нь ер нь төрийн албан хаагчийн ёс зүйг бид нэр гол нь юу гэж ойлгох ёстой вэ гэхээр тухайн төрийн албан хаагчийг бас тэр ажил мэргэжлээс нь дутхгүй гол шалгуур байгаа. Тэгэхээр тэр ажил авахтаа анханаас нь одоо энэ шалгуураа бас сайн тавьж ав. Нэгэнтээ авчихсан бол одоо тэр шалгуур тэнцвүүлэхийн төлөө бас хүмүүжил төлөвшөл одоо тийм соён гэгэрүүлэх ажлуудыг бол сайн хийх хэрэгтэй байгаа.
За тэгэхээр ийм учраас энэ төрийн албаны ёс зүй бол олон талын чухал ач холбогдолтой. Үнэхээр одоо төрийн албан хаагч хүн энэ тэргуунд эрхэмлэж хэрэгжүүлэх чухал зүйл гэдгийг одоо хэлэх гэсэн энэ лекцэр бол тэгээд төгсгөлд нь ер нь одоо ийм үнэлэг, шударга, хариуцлагатай, ухаалаг хөдөлмөрч төрийн албан хаагчдад одоо энэ нийгмийн үнэт баялаг та бүхэн ч гэсэн одоо тийм үн цэнтэй төрийн албан хаагчд байгаа гэдэгт бол итгэж байгаа. За ингээд та бүхэнд бас амжилтыг хүсье. Ер нь энэ Кантын хэлснийг үгийг бас зориудын тооруулаад хэлчихсэн. Хүнийг одоо тодорхойлох гол юм бол тэр ёс суртахуунлаг байх, ухаалаг байх, эрх чөлөөтэй байх. Тэгэхээр тэр эрх чөлөөтэй байхын тулд үйл болгоныхоо төлөө бид нар хариуцлага хүлээх ёстой шүү. Гаргаж байгаа шийдвэр болгоныхоо төлөө тэрнийг хэрэгжүүлж байгаа бүх зүйл төр ийм хариуцлага гэдэг юм чи ер нь ёс суртахуунлаг байдлыг чинь шалгах гол хэмжүүр шалгуур. Ялангуяа орчин үед бол энийг одоо их сайн ойлгож хэрэгжүүлэх нь чухал байна. За тэгээд та баярлалаа. За барих өгчтэй баярлалаа. Одоо асуулт хариулт байвал танхимаас асууж болно. За мөн оролцогчид чат хэсгээрээ ч юм уу эсвэл question and answer хэсгээр асуултаа бичээрэй. За асуулт хариултын дараа төрийн албаны зөвлөлийн дарга Баатар Зориг дарга мэдээлэл өгнө. За түүний дараа мөн төрийн албаны зөвлөлийн гишүүн Баатар Сайхан дарга цагийн асуудлаар мэдээлэл хийж өнөөдрийн сургалтыг хааж өгнө. За ингээд асуулт. Ингээд өнөөдөр төрийн албан хаагчийн ёс зүйн одоо сэдвээр дархуу агш бас сонирхолтой, оновчтой тэр нэр томьёонуудыг бол хамгийн одоо оновчтой тодорхойлсон ийм л одоо сургалт харагдж байна л да. Би бас энэ сургалтуудаар юу яригдах нь вэ гэдгээр бас сонирхчод ингэж орж ирдэг юм байна. Тэгэхээр энэ ёс суртахуун, ёс зүйгүүд ярихаар их л олон зүйлээр хүмүүс тодорхойлсон байдаг. Таны түрүүний одоо лекцэнд хэлсэн тодорхойлтууд бол нэлээд одоо голыг олцсон юм зүйл юм байна. За тэгээ би нэг хоёр зүйл одоо бас яахан тодорхойлж. Энэ ёс суртахуун, ёс зүйгээд хоёр юм байна. Ёс гэдэг үгийн ард бол их олон зүйл дагагдаад байдаг бас түрүү хэлсэн. Тийм ээ. Тэгэхээр энэ ёс гэдэг үгийг ер нь одоо дангаар нэлээд сайн авч үзмээр байна. Энэ талаар одоо бас таны бодол санаа юу гэдэг юм бэ? Тэгэхээр манай одоо монголчуудын одоо хэдэн мянган жил дамжаад ирсэн одоо бас бэлэг сургаалууд энэ хүний ч амьдрал, нийгмийн ч амьдрал, би бол нийгэм гэж ярихгүй нийгэм гэж ярьж байгаа. Тийм ээ, өнөөдөр үндсэн хуулиндээ хүмүүнлэг иргэний ардсан нийгэм байгуулагдчихад нэг гэдэг чинь бол даяарын гэсэн утгатай. Гэмэгтэр одоо ойлгомжтой байгаа юм. Нийт хэм гэвэл нийтээрээ хэм хэмжээтэй амьдрна гэсэн ийм утгатай. Би дууг нийгэм биш, нийтээрээ гэмзэмтэй биш, нийтээрээ хэм хэмжээтэй амьдрах нийгэм байгуулахад ийм ёстой юм шиг байгаа юм байна. Тэгэхээр нийгмийн амьдралч, хүний амьдралч жам ёсны дагуу юм. Энэ жам ёс бол ёсны жам, ёрын жам гэдэг үнэн төрхийн хоёр замаар явдаг. Дундуур нь одоо орчих юм бол ёсыг барихын хичээсэн ч жам ёсоор нь одоо барьж чадахгүй. Ёр хөсөхгүй нөхцөлд бол тэр дундын одоо нэг тэр зам руу орчдөг юм байна л да. Тэгэхээр энэ ёс гэдэг үгийн талаар бол бас философч хүн учраас би ингэж онцлог хэлээд байхгүй. Энэ үгийг бол суртахуун зүй гэж ярихаас зүй гэдэг чинь бол зөв байдал гэсэн л утгатай байж байгаа. Энэ ёс гэдэг үгийг жаахан одоо авч үзэх зүйтэй юм болов уу? Таны бодол санаа юу байна вэ? За хоёрдугаарт нь бол энэ хүн нийгмийн харилцааны бүхий л асуудлыг бол манай одоо өвдгийн сургаалд бол хүн нийгмийн 81 задгаа гэдэг 81 байна. Ихтэй 3 англи. 3-ыг 9 болго 9 27 27 81 болно. За энэ дээр би олон зүйл ярихгүйгээр тэр ёс гэдгийг бол 3 баасан байна. Ёс зүй тэгэхээр одоо энэ яриад байгаа хэдэн мянган жилийн өмнө дамжсан сургаалтай байж л байна ёс зүй гэдэг. Ёс суртахуун гэдэг байж. 3 дахь нь бол ёсчууд гэж хуваасан байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ 3 дахьын тухай бол ерөөсөө ярихгүй. Ёс суртахуун дотор ч ёс зүйн юм явж л байна. Ёс зүй дотор ч явж л байна. Тийм учраас та бол бас энэ 3 ангилах талаар ингээд системчлээд үзвэл арай илүү одоо бодтой зүй юм болох юм биш үү гэдэг тийм ээ.
Энэ талаар бол одоо энэ ёс чудаг гэдгийн талаар бол танд одоо бас бодулсан аа. Энэ талаар юу бодож байна гэдэг ийм хоёр асуулт асууя. Тэгээд 84 оны 1 оны их сургуулийн төгсөгч танд одоо бас аз жаргал сайхныг хүсье. За баярлалаа. Тий, ер нь бол эхний асуудал ер нь ёс гэдэг чинь бол их өргөн утгаар нь ярих юм бол хүний амьдрал үйл ажиллагаа бүхий л таалбар. Үнэхээр одоо ёс гэдэг гол утга нь бол мөн чанар нь би тэгж л ойлгож байгаа юм зөв юм уу буруу юм уу? Заавал биелүүлэг дагаж мөрдөх тийм нэг бас дүрм журам. Одоо талархах ёс, мэдлэх ёс, хүндлэх ёс гэл уучлах ёс гэдэг юм уу те? Юу ёсгүй юм ер нь байхгүй. Тийм учраас ёс гэдгийг бол одоо угсаатан судалтныг өөрөөр ярин философи ёс зүйд бас илүү л өргөн хүрээгээр нь л авч үзчих яаж тайлбарлаж байгаа юм л да. Одоо ёс зүй гэх чинь ерөөсөө бүх салбар алдна. Ажил мэдэл наасгүйд харгалзахгүй. Бүх хүмүүст хамаатай, бүх салбар хамаатай, бүх мэрэгчлэл ингээд ёс зүй, ёс чудаг гэд ярьж байгаа гурван зүйлийн чинь бас яг бүгдэнд нь ёс гэд яриад байхад тэр ёс гэдэг бол тийм өргөн утгаагуудтай байна. Тэгэхээр ёсоо мэдэх гэдэг бол үнэхээр чухал. Манай уламж сэтгэлгээнд ч гэсэн энд их ач холбогдол өгж ирсэн. За тэр ёс чудаг гэдэг нэр томьёоны хувьд бол яг манай шинжлэх ухааны ном зохиолд нэг хэрэглэхгүй байгаа. Ер нь бол тийм нэр томьёо ойлголт байна. Тэрийг бас судалж байгаа хүмүүс бол танаас өсвөлээд наран гэрэлтэй чинь тэр ном зохиолд байгаас дурдаад яриад байдгийн. Тэрийг бас ярих нь зөв л байна. Би бол яг одоо сургуулийнхаа тэр сургалтын хөтөлбөр агуулга юм юугаар энэ хоёр суурь үнцээ ойлголт тэгээд энэ хоёроор яриад байгаа юм л да. Тэгээ ер нь ёс зүй ёс суртахууны асуудал бол маш сонирхолтой, лавшруулж үзэл судлах бидний мэддэг юмны цаана мэдээж юмны цаана гүнзгийрүүл судлах зүйлүүд их байгаа юм л да. Тэгээ таны асуултууд бол бас надад ийм санаа оноо өглөө. Тэгээд баярлалаа. Таашдаа бас сургууль судалгааны ажил анхаарах ёстой зүйлийг хэлж өгсөн. Талархаж байна. За, танд ч гэсэн амжилт хүсье. за баярлалаа. Ингээд асуулт төрөлтөө өндөрлөе. Одоо тавхны өмнө тэр албаны зүйлсийн дараа Баатар зэрэг таныг өрж байна. За та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе. Сая бид нар цахим дээр оролцогчтой бас харлаа. Бас сэтгэлүүдийг харлаа. Байгууллагын хүмүүсийн нэрийг судлаа. Зарим нь оруулаагүй байж магадгүй, нэмж оруулахад зөвөө. Архив үлдэн бас ёс зүйн сэдвээр одоо ямар аймаг сум байгууллагууд цахимж холбогдвоо. Дараа нь сургалт явагдахад дараа өөр төвшөнд сургалтын мэдээлэл өгөхөд бас хэрэгтэй. Энэ чиглэлээр та бас өөрсдийнхөө хаягийг оруулаарай гэж зөвлөе. За миний нэгдэх зүйл, мэдээлэх зүйл бол сургалттай холбоотойгоор хэлье. Намрын чуулганаар олон асуудлууд хэлцэгдэн. Улсын хурлын чуулганаар энэ дотроос нэгдэх асуудал бол төрийн албаа хаагчийн ёс зүйн хуулийн тухай асуудал байгаамаа. Энэтэй холбоотойгоор улсын хурлын ёс зүйн захирал хариуцлагын байнгын хорон дээр ажлын хэсэг гарсан. Мөн одоо хууль хэлцэх хэсэг нь улсын хурлын чуулганаар хэлэлцээд хэлэлцээ гэдгээр олонхын санд хураасан. Энэ намар хэлцгээр байгаа. Ийм учраас улсын хурлын байнгын хорооноос байгуулагдсан ажлын дэд хэсэг мөн төрийн албаны зөвлөлөөр байгуулагдсан ажлын хэсэг ер нь төрийн албан хаагчдаа ёс зүйн тухай ойлголтыг нь ахиж сэргээе. Бүгд мэддэг ойлголт байгаа. Бүгд хэвшүүлж байгаа ойлголт байгаа. Ер нь шинжлэх ухааны төвшөнд Монгол улсын их сургуулийн төвшөнд зааж байгаа багшийн төвшөнд одоо мэдээлэл авъя гэдэг. Энэхүү мэдээллийг авлаа. Сонирхолтой мэдээлэл өгсөн дархуу багшид баярлалаа. Мэдээлэл аваад зогсохгүй өнөөдрийн сургалтанд оролцсон удирдах ажилтнууд бүх шатны төрийн албан хаагчдын төлөөллүүд өөрийнхөө хамт олонд саяын мэдээллийг түгээн дэлгэрүүлэх өргөн мэдүүлсэн хуулийн төсөв дээр саналуудаа оруулах нь зүйтэй. Эрдэмтдийн хэлсэн үг байдаг. Ёс зүй гэдэг их талаад хууль зүй гэдэг хөлөг онгоц хөвж явна. Ийм учраас ямар харилцааг зохицуулж байгаа, ямар одоо үн цэнтэй
харилцааны зохицуулт вэ гэдэг энэ одоо үгнээс та хэд мэдэх байхаа гэж ойлгож байна. Хоёр дахь мэдээлэл. Ойрын хугацаанд энэ өдрүүдэд улсын их хурлын чуулганаар төсвийн тухай хууль хэлцэгдэж байгаа. Манай төрийн албан хаагчид төсвүүдээр төрийн албан хаагчдын маань цалин хөлс нийгмийн баталгаа маань яаж шийдэгдэж байгаа гэдэг ийм хүлээлт байгаа. Энэ дээр бид нэр одоо 6 алхмыг зориуд онцолж та бүхэндээ маш товчхон хэлье. Нэг дэх алхам өнгөрсөн жил төрийн үйлчлэгээний боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, соёлын салбар, шинжилгээ ухааны салбар гэдэг төрийн үйлчлэгээний салбарын нийт ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, шатлалыг нь нэг болгох, дээшээгээ нэмэлтийг нь таазыг нь алга болгох, байгууллага дээр хэмнэгдсэн цалингийн санг буцаан төвлөрүүлэхгүй байх гэдэргээд зөв ажлын эхлэлүүд тавигдсан. Зарим сургууль, эмнэлэг, боловсрол, эрүүл мэндийн салбарууд дээр ч бас одоо хэмнэгдсэн цалингийн сангаас тодорхой хэмжээний дэмжлэг өдр өгчгөө ажлын эхлэлүүд байгаа. Бас анхаарах асуудлууд байгаа. Тэгвэл энэ жил цаашид яаж үргэлжлүүлэх вэ? Нийт төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэл нэгдүгээрт нь төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинд нэг шатлалтай болгоно. 5 хүртэл шатлалтай байгаа. Нэг шатлалтай болохдоо 5 дахь шатлалын өндрөө аваад өндрөөсөө үндсэн цалингаа суур болгох ийм зарчим барина. Энэ нь өөрөө механизмын хувьд цалин нэмэгдэх боломжууд бүрдэж байна. Англи зэрэглэлийг 15 байдаг бол 10 хүртэл ингэж одоо болгоод англи зэрэглэлийн хоорондох цалингийн ялгамжийг өндөрсгөнө. Ингээд төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалин нэмэгдэх эхлэлүүд тавигдаж байгаа. Хоёрдугаарт нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 23 оны 1 сарын 1-ээс өөрчлөгдөхтэй холбоотойгоор бага цалинтай төрийн үйлчлэгээний албан хаагчдын цалин нэмэгдүүлэх ажлуудыг хийнэ. Энэ дээр нийт төрийн үйлчлэгээний ажилтнууд бол 295 ялгаатай цалин байгаа. Өчигдөр бол төсвийн хэлэлцүүлэгдээр сангийн сайдын танилцуулснаар 52 болгож 295 ялгаатай цалин үешттэйгээр 52 болгосон ялгамжийг нь багасгаж байгаа зүйл бий. Энэ хүрээнд ойролцоогоор 22 мянган бага цалинтай төрийн үйлчлэгээний албан хаагчдын цалин нэмэгдэнэ. Эхний одоо алхам дээр нийт 60 мянган төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалин нэг суурьтай болоод үешттэйгээр нэмэгдэнэ. 3 дахь алхам төрийн албан хаагчийн ажилласан жилийн хугацааг хүлээлт үүсгээд 5 жил хүртэх үдэн 5-аас дараагийн 5 жилээр хүлээн гэдэг байсан бол жил бүхний нэмэгдэлтэй болж байгаа. Одоо ажилласан жилийн нэмэгдлэр тухайн жилдээ нэмэгдлүүд тооцноо. Энэ дээр төрийн албан хаагчийн ажилласан хугацааны нэмэгдлээр 168 мянган төрийн албан хаагч хамрагдана. Төрийн захиргааны албан хаагчид, орон нутагт ажиллаж байгаа албан хаагчид ажилласан жилээс нь үл хамаарч орон нутгийн нэмэгдлийг олох ажил эхлэхээр хэлцэгдэж байгаа. Энэ дээр 11,400 одоо төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх ийм төсөл явж байгаа. 5 дугаарт нь цалингийн хэмнэлтийг татан төвлөрүүлдэг байдлыг зогсоод хэмнэгдсэн болвол үр дүнд суурилсан цалин хүсний системийг бас нэвтрүүлнэ. Энэтэй холбоотойгоор ирэх жилүүдэд одоо цалингийн хэмнэлтийг татан төвлөрүүлнэ гэдэг нэмэгдүүлж чаддаггүй байсан бол одоо төсвийн захирагчид үр дүнд суурилсан цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжууд бүрдэж байгаамаа. Ер нь цалин аль болохоор одоо 3 үндсэн одоо нэмэгдэлтэй байхаар хялбар байхаар нэмэгдэн их байхаар тооцож байгаа. Үндсэн мөн үр ашигын урамшуул нэмэгдэл хөлсгээд иймэрхүү зүйлүүдээр анхаарч байна. Ингэхлээр шин сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой, төрийн бүтээмжийг сайжруулахтай холбоотой, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангахтай холбоотой ажлуудыг тууштай хэрэгжүүлнэ. Энэ дээр төрийн албаны зөвлөлт, ерөнхийлөгч, улсын их хурлын засгийн газар, яамдууд ойлголтын нэг төвшөнд хүрсэн.
Ийм учраас одоо төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа үе шатаагаар сайжрах хэрэгтэй тавигдж байгаа. За 3 дахь мэдээлэл манай Баатар сайхан дарга мэдээлэл хийнэ энэ дээр. Энд юу авах вэ гэхээр ерөнхий шалгалт сая зохион байгуулагдсан улс орон даяар 5885 хүн ерөнхий шалгалтанд орсон. За одоо ерөнхий шалгалтанд орж байгаа хүмүүсийг сургалтын чанартай нь уялдуулж, боловсролын байгууллагын сургалтын чанартайгаа уялдуулж харж одоо байр эзлүүлж байна. Индекс тогтоож байна. Энэ жилийн тухайд бол Монгол Улсын их сургууль төгсөгчид, хоёрт нь анагаах ухааны их сургууль төгсөгчид, гуравт нь санхүү эдийн засгийн дээд сургууль төгсөгчид бол тэнцсэн хүмүүсийн хуваарь илүү байгаа. Дарааллын гуравдугаарт нь манай сонгон шалруулалтын төв комиссоос улсын хэмжээнд 97-оос 100 оноо авсан 19 одоо тэргүүний топ сонгон шалруулалтад орсон хүмүүсийг байр эзлүүлж үзсэн. Энэ байраар Улаанбаатар хот, Дорнод, Дундговь, Сэлэн, Орхон аймагуудаас оролцсон иргэд өндөр амнаа авсныг зориуд тэмдэглэе. За ямар нэгч одоо өргөл гомдлын хүсэл ирээгүй. Цахимаар өргөн хүрээнд зохион байгуулагдсан та бүхний одоо ажлын өртөө гэдгийг зориуд тэмдэглэж байна. Өнөөдөр яагаад би мэдээлэл хийж байна? Зарим одоо төрийн албан хаагчид маань ер нь одоо 7-4-10-ын сургалтын дараа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж зүгээр байна гэдэг төсөлд ирсэн учраас энийг би мэдээлэл хийлээ. Тэгээд товчхон төрийн албаны шинжилгээ эдийн засгийн агуулгаар үнэлж байгаа талаар мэдээллээ. Анхаарал тавьсан баярлалаа. Одоо Баатар сайхан даргийнхаа өгөнд анхаарал хандуулъя. За баярлалаа. За та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. За төрийн албаны шинтгэлийн хүрээнд ойрын хугацаанд болж байгаа зүйлүүд байна. Нэгдүгээр төрийн албаны сонгон шалгаруулалтын журмыг шинжилэн боловсруулах ажиллагаа явагдаж аймаг нийслэлийн хамгааллын газрын дарга нар холбогдох албан хаагчид иргэдийн оролцоотойгоор журмын төсөл явж байна. Удахгүй одоо яам агентлагуудаас санал аваад ингээд цаашаа явнаа. За ерөнхийдөө энэ дээр мэдээлэл болгож хэлэхэд 5 төрлийн одоо шалгалтын журам байхаар зохицуулагдж байсан. Ерөнхий шалгалт, шатлан дэвшүүлэх, төрийн үйлчлэгээний төсвийн шууд захирагч, тусгай шалгалт гэдэг. За нэг нь бол төрийн захиргааны төсвийн шууд захирагчийн гэдэг энэ журам бол арай хэрэглэгдээгүй байсан. Энэ журмуудаа нэгтгээд нэг журам болгож байгаа. Ийм зүйлүүд явж байна. За хоёрдугаарх одоо том ажил бол сая дарга хэллээ. Төрийн албаны ерөнхий шалгалт улирал тутам явж байхаар болж зохицуулагдсан байгаа. Ингээд 2022 оны сүүлчийн ээлжийн шалгалтууд энэ удаа явагдаад дуслаа. За он гарангуут бид одоо 1 сард байна уу шалгалтаа зарлаад 3 дугаар сард аваад ингээд өдрөл болгоно аваад явуулнаа гэдэг зохион байгуулалтыг хийх бэлтгэлийг хангаж байна. За энэ ажлын хүрээнд он гарангуут шалгалтанд бэлтгэдэг гарын явлага ном одоо өөрчлөгдөнө. Хууль эрх зүйн, бусад төрийн удирдлага, нийгмийн эдийн засаг, соёлтой холбоотой, мэдээллийн технологитой холбоотой, ёс зүйтэй холбоотой энэ асуулт сорилын сан одоо шинээр баяжигдана гэж төлөвлөж байна. Тийм учраас 1-р сард багтааж энэ ном гарын явуулгыг хэрэглээнд гаргаж цааш нь одоо шалгалтандаа ашиглаад явнаа гэдэг ийм чигийг барьж байна. За сая дарга зарим тоо баримтуудыг хэллээ. Төрийн албаны ерөнхий шалгалтанд 5885 иргэн бүртгүүлсний 4200 эмэгтэй, 1600 одоо эрэгтэй бүртгэгдлээ. За шалгалтанд нийт тэнцсэн иргэдийн дотроос одоо 1189 иргэн эмэгтэй байна. За 352 нь эрэгтэй байна. Ингээд нийтдээ 1541 иргэн тэнцсэн буюу энэ удаагийн шалгалтын одоо тэнцэлтийн хувь 32.8% байна. За насаар нь ангилаад үзэх юм бол нийт шалгалтанд орсон одоо иргэдийн 25 хүртэл насных нь 1900 орчим хүн нийслэлд байна. За 976 хүн бусад 26-аас 30 насных нь байна. 31-ээс 35 насных нь бол 843 иргэн байх жишээтэй. Одоо шалгалтын дүнг гаргаад бид агаар бодоход 7, ихээр бодоход бараг сар орчмын дараа нийтэд мэдээлдэг байсан бол энэ захим технологи, захим эрентэй холбоотойгоор бид одоо ингээд дорн мэдээлдэг болж байна гэдэг. За гадаадад сургууль төгссөн 161 иргэн бүртгүүлж 121 иргэн шалгалтанд орлоо. 43 нь тэнцсэн байна.
За сая оноонуудыг хэлсэн 96-аас дээш оноотой 27 хүн байгаа бол 70-аас 70 хүртэлх оноотой 141 хүн байна. 71-ээс 75 оноотой 386 хүн байх жишээтэй. За оноо авсан иргэд бол одоо өөрсдийн овог нэрээрээ нас хүйсээрээ нийтэд одоо мэдээлэл итгэхэд бэлэн болж байна. За нийтдээ улсын хэмжээнд 14165 иргэн одоо нөөцөд байна. Өмнөх одоо шалгалтуудын нийлбэр дүнтэй харьцуулаад нэмээд одоо ингээд үзэхээр зэрэг. За тэгээд одоо энэ иргэдээс цаашаа төрийн ажил албан тушаал тусгай шалгалтаар томилох юм нөхцөл бололцоо бүрдээд явах байхаа гэдэг. За ерөнхий шалгалттай холбоотой нэг өөрчлөлтийн одоо ямар зүйл орох гээд байгаа вэ гэхээр зэрэг аймагтаа одоо шалгалт өгнө өөрийн харьяалаараа нөөцөд бүртгэгдсэнийхаа дараагаар нөөц бол улсад одоо улс орны нутаг дэвсгэр дээр хаач одоо явах юм бололцоог бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. За бусад одоо дүрм журамтай холбоотой энэ зүйлүүд бол удахгүй одоо төрийн байгууллага албан хаагчдаас санал аваад ингээд энэ ондоон багтааж батлаад 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд талархлаа. За баатар гишүүндээ баярлалаа. За мөн цаг үеийн асуудлаар өгсөн баатар баярлалаа. Өнөөдөр нийт 2600 гаруй хэрэглэгчийн ирэхээр төрийн албан хаагчид оролцлоо. Ингээд оролцож баярлалаа. За мөн оролцогчдийнхээ өмнөөс өнөөдрийн сургалтыг хөтлөн явуулсан Монгол Улсын их сургуулийн зөвлөх профессор Дархиу Танаснаа илэрхийлж цаашдын ажил өндөр амжилтыг хүсье. Ингээд эх тооны өргөдөл өдөр Баярлалаа. Бүх байгууллагууд баярлалаа. Оролцож байгаа хүмүүст баярлалаа. Сэтгэлдээ илэрхийлж байгаа хүмүүст баярлалаа. Цаашдаа юун дээр анхаарахгүй ямар мэдээлэл хэрэгтэй вэ гэдгээр мессежээр сэтгэлдээ үлдээж болно. Нийт төрийн албан хаагчдаа баярлалаа. Сайн сайхан өгсөе.